Эрх хоригч намын дотоод бүлэглэлийн зөрчил уламд тодорч улс төрийн талбар дахь маргаан хурцдаж байна. За энэхүү намын дотоод тэмцэл ил тод улс төрийн маргаан болон өргөч чиглэлээр парламентын засаглалын ирээдүйд төрийн бодлогын залгамж чанар, үндэсний нэгдлийн асуудал, улс төрийн хилцүүлгийн төвд орхоллоо. Студид сэтгүүлч Шуланбаяр хэн сэдвийг хөргөжлүүлэх хөндөнө. Монгол Ардын нам доторх бүлэглэлийн тэмцэл дотооддоо төдий бус Монгол улсын парламентын засаглалын доктортой байдал цаашлаад тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын сорилт олоо хуурж эхэллээ. Эрхээсээ дасан лоцсон намсраа оюун эрдэнэ олон бусад улс төрчтэй араараасаа өгч байгаа ярилцлагууд эрх хоригчд хүчний дотоод зөрчил, за эрх мэдлийн төвүүдийн сөргөлдөөнийг олон нийтийн өмнө ил гаргаж нам доторх хуваагдал, төрийн институцийн доктортой байдалд ямар нөлөө үзүүлж болзошгүй вэ гэсэн шинэ асуултыг улс төрийн өрөөнд хөндөж байна. За эндээс хамгийн анхаарал татж байгаа нь Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрх чөлөөг хүндсэн асуудал байлаа. Парламентын засаглал хэдүүл хамгаалъя. Парламентын засаглал гэдэг нь парламентын гишүүдийн асуудал биш юм шүү. Энэ бол Монгол улсын бүрэн эрхт байдал тусгаар тогтнол ялангуяа одоо геополитикт оргиж байгаа дэлхийн дэг журам газар нутаг өөрчлөгдөж байгаа энэ бол Монгол улсын орчин тогтнохын аюулгүй байдалтай холбоотой асуудал бол зөвхөн парламент юм аа. Тийм учраас тусгаар тогтнолтой хайртай иргэн бүхэн парламентын засаглалаа нүдний цэцгийн мэт хамгаалах хэрэгтэй. Энэ тэмцэлд энэ үйл санаандаар би бас нийт монголчуудаа нам аргалцахгүй нэгдгийг уриалж байна. За энэ яриг сонсоход мэдээж тэр санаандгүй ам алдаж тусгаар тогтнолын асуудлаар дуугараагүй хөшгөний ард улс төрчдийн бүлэглэлийн тохиролцоо парламентын доктортой байдлыг ганхуулах хэмжээнд очсныг илтгэж байна. За энэ чигээрээ улс төр үргэлжлүүлвэл хууль дээдлэх зарчим алдагдаж эрх мэдлийн төвлөрөл улам гүнзгийрч парламентын шийдвэрүүд бусад институцуудын оролцоо бурах эрсдэлтэй болж ирнэ. За улсын хурлын гишүүн оюун эрдэнэ ерөнхийлөгч хүрэлцэхгүй улс төрийн оролцоо намдаа эзлэх байр суурийг дахин хөндөж ярина. За энэнийг сэтгүүлзэн өнцгөөс нь авч үзвэл ерөнхийлөгчийг улс төрийн хүчрхэг гол тоглогч гэж харж байгаагийн илрэл гэж харж болохоор байна. Ялангуяа бас хүрэлцэх даргатай хандчихлаа. Ойкон хэврэл. Анх ярьжсэн зүйлээсээ би юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг та мэдэж байна. Дунд нь олон зүйлүүд, янз бүрийн одоо нөгөө асуудлууд одоо болсон байна. Өнөөдөр магадгүй энэ ярилцлагыг үзээд та маш их ууралж байгаа. Гомдчихж байгаа. Гэхдээ хожмын өдөр магадгүй 10 жил, 20 жилийн дараа магадгүй дүүгээ ийм зориг гаргаад таны ярьжсэн бүх легасыг, бүх үнэт зүйлийг хамгаалахын төлөө ийм эрд зориг гаргасныг эрх мэдлээс холдоод тоос буугаад асуудлын хойно вакуумаас гараад тийм ээ. Та магадгүй нэг өдөр надад баярлалаа гэж хэлэх өдөр ирэх баг. За одоогоор нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулахыг хүссэн 17 өргөдөл нийслэлийн засаг даргын хамгийн газарт ирсэн байна. За энэхүү төв талбайд жагсаал болох 17 хүсэлт нь нийгэмдэх бухимдал, парламентын засаглалд итгэл алдагдаж байгаагийн илрэл, хэрэв хууль дээдлэх зарчим алдагдаж эрх мэдлийн төвлөрөл хэвээр байвал ирээдүйд жагсаал тэмцэл 30 жилийн өмнөхтэй адил эрсдэлтэйгээр давтагдах магадлал өндөр болж байгааг оюун ерхээсээ тасанч хөндөж байна. Түүний хувьд ч дахин төв талбайд жагсаж тэмцэхийг иргэдтэй уриална гэдгээ мэдгдлээ. Хэрхэн улс төрд ирж гэн юу бэлтгэгдэж гэн гэдэг чинь би үнэртэйдэн шүү дээ бас. Яг магадгүй нэг хүмүүс бүтэн харахгүй ч гэж магадгүй. Би бол цаана юу руу өргөдөж байгаа гэдгийг мэдхийн дээр мэдчихэв. Буцаад яг хуучин 30 жилдээ очих гэж байна. За тэгээд хэрвээ парламентын засаглал руу халдах гэж байгаа л би ард түмнээ тэмцэл төв талбай дээр дахин уриалнаа. Ерөнхий сайдын албан тушаалаасаа бууснаас 9 сарын дараа Амнес улсын хурлын гишүүн оюун эрдэнэ ярилцлагаас дүгнэхэд бол 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшиж хэн ерөнхийлөгч болох вэ гэдгээс илүүтэйгээр парламентын засаглал одоогоо хэвээр үлдэж чадах хэсэг асуудлыг хөндөж амраа эсхлэн оюун эрдэнэ нарын улс төрчид бол дууг суухгүй илүү хурц тэмцэе гэдгээ ерөнхийлөгчд илэрхийллээ гэж харагдахаар байна. За эцэст нь улс төрийн ойлголтгүй байх нь улс төрчдөд илүү ашигтай байдаг гэдгийг үзэгчдэд сануулъя.